Доктортой хөгжлийн боловсролын төлөө хамтын санаачлах түншлэл, үндэсний нэгдсэн арга хэмжээ, үндэсний чуулган. 2021 онд цахим ордны хэлбэрээр Доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд 2022 онд Орхон, Булган аймагт зуны цугларал уулзалт хэлбэрээр тус зохион байгуулагдав. 2023 онд Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 24-25-ны өдөр 3 дахь жилдээ зохион байгуулагдана. Тэргүүн хэсэг маргаашийн төлөөх өнөөдрийн дуудлага, өсөр үеийнхэн чуулган, дэд хэсэг доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн үр дүн, цаашлын зорилт хэлэлцүүлэг, 3 дугаар хэсэг доктортой хөгжлийн боловсролын өчигдөр өнөөдөр маргааш Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлэг. Оролцогч талууд доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн загвар, ерөнхий боловсролын 30 сургуулийн удирдах ажилтан багш сурагчдын төлөөлөл, доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн чиглэлийн зөвлөн зохицуулах орон нутгийн баг. Байгаль орчин аял жуулчдын яам, боловсрол шинжилгээ ухааны яам тэргүүтээ цэглэгийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагууд, Швейцарын хөгжлийн агентлаг, доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн үндэсний түшиц байгууллага, боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, төслийг орон нутагт хэрэгжүүлэгч байгаль орчны мэдээлэл сургалтын төв төрийн бус байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКО тэргүүтээ бусад байгууллагын зочид төлөөлөгчд. Доктортой хөгжлийн боловсролын төлөө хамтдаа